Сайн байцгаана уу. Төв аймгийн мөрөн сүмийн насан турш боловсролын нэгжийн багш төгсч байгаа байна. За ингээд бүгдээрээ ардын байрлал тасгалыг хамтдаа хийцгээе. Дасгал 1. Амьсгалын дасгал. Энэ дасгалаар гарын өргөж буулгах хөдөлгөөнтэй амьсгалын дасгалыг хослуулан амьсгалд оролцдог булчингуудын хөдөлгөөнийг хангана. Ажлын байранд хийх дасгал хөдөлгөөний үед амьсгалыг зөв авч зөв гаргаж сурах хэрэгтэй. Дасгал эхлэхийн өмнө хамраараа амьсгалаа гүнзгий авч дасгал хийх үед амаараа аажмаар үлээж гаргана. Дасгал 2. Хүзүүний булчин суллах дасгал. Энэ дасгалаар хүзүү мөрний агшсан булчин суллаж сунгана. Дасгал 3. Мөчний үений дасгал. Энэ дасгалаар таны мөрний үе, биеийн дээд хэсэг болон амьсгалд оролцдог булчингуудыг хөдөлгөөнөөр хангана. Дасгал 4. Гараа ээлжлэн дээш өргөх дасгал. Энэ дасгалаар хавир хоорондын завсрын ташуу булчингуудыг хөдөлгөөнөөр хангана. Дасгал 5. Цээж эргүүлэх дасгал. Энэ дасгалаар их биеийн дээд хэсгийн булчингуудыг хөдөлгөөнөөр хангана. Дасгал 6. Бүслэхийн үеийн дасгал. Энэ дасгалаар бүслэхийн үеийн болон хөл гарын булчингийн хамт цээжээ эргүүлэхэд оролцдог булчинг хөдөлгөөнөөр хангана. Дасгал 7. Доод үе мөчний дасгал. Энэ дасгалаар гар мөр бугалганы болон гуйны хоёр толгойг нуглагч булчин хөдөлгөөнөөр хангана.
Дасгал 8. Сунгалтын дасгал. Энэ дасгалаар хөлгийн 3 толгойт булчин болон гарын тэнийлэгч булчингуудыг хөдөлгөөнөөр хангана.